Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ удаагийнхаа Saintly Talk-ийн дугаараар бид нар гар утас ба дижитал шилжилт сэдвээр ярилцахаар уламжлалт ёсороо дөрвөн зочин гурьж оролцуулахаар бэлдээд байна. Өөрийгөө танилцуулахад намайг Нэмж Аргал гэдэг Saintly-гийн мөнгөн гуйдлага хариуцсан захирлаар ажилладаг хүн байна. За тэгээд өнөөдрийнхөө talk руу орцгоё. За сайн уу? Сайн. За бидний урилгыг хүлээж аваад бид нартай ярилцахад ирсэнд баярлалаа. Юуны өмнө манай биднийг үзэж байгаа хүмүүст өөрийгөө танилцуулаач. Намайг Лот гэдэг би 9 настай. Тэгэд Олонлог академи сургуулийн 4-ийн зай ангид сурдаг. За баярлалаа. За чи гар утас хэрэглэдэг үү? Хэрэглэдэг. Ямар төрлийн гар утас хэрэглэдэг вэ? Nokia тэгээд Samsung тэгээд амар том iPad. Вау, ямар олон төрлийн юм хэрэглэдэг юм бэ? Смарт утас хэрэглэдэг юм байна тийм үү? Гэтэ нэг нь надад хамгийн их таалагддаг. За аль нь чамд хамгийн их таалагддаг? Миний карман дотор. За харуулж. Энэ Nokia. Вау. За гар утсан дотор нь аппликейшн байт юм болов уу? Наа дотор нь. Дөндөө. iPad-н дээр нь аппликейшн байдаг уу? За ямар аппликейшн хэрэглэдэг юм? Бараг YouTube, Teams, Google-ийг л ашиглав. Өөр бараг үлдсэний нагт ашигладаг. Тийм үү. Teams гэж ямар аппликейшн байт юм болоо? Юу анаа хичээлгээд тэнгмаар хичээлгээд ашигладаг. За тэгвэл одоо өдөрт дунджаар хэдэн цаг ч юм уу тий гар утсаа ашигладаг вэ? Сайн мэдгүй байна. Хамгийн дуртай утас нь кармад нь яваад хэрэгтэй үед нээж аван залгачдаг тий. Тэгэл зөвхөн хэрэгтэй үед уцаараа л ашигладаг уу? За тэгвэл цаашдаа одоо ямар нэгэн аппликейшн татаад суулгаад хэрэглэх юм бол чи заавал өөрийнхөө мэдээллийг оруулахдаа аав ээжээсээ зөвлөгөө авч иж оруулаарай заа юу. Тэгэхгүй болвол одоо бидний хэрэглэж байгаа бүх аппликейшн бидний хувийн мэдээллүүдийг хадгалж идэг байхгүй юу. Тэгэхээр тэр мэдээллийг нь ямар зорилгоор ашиглах гэж байгаа тэр бүгд дээр нь аав ээжийнхаа туслалцааг аваад зөвлөгөөг аваад тэгээ тэр бүгдийнх нь тусламжтай ашиглах юм бол чиний хувийн мэдээлэл аюулгүй цаашдаа маш одоо найдвартай байдаг шүү за. За гар утасныхаа аппликейшн iPad гэж байна шүү дээ. Nokia дээр бол хоёлоо ээж аваасаа дуудлага аваад ашиглаж тийм ээ шүү дээ. Тэгээд iPad-н дээр нь Facebook ч юм уу эсвэл Instagram ч юм уу social аккаунтууд ч байдаг уу? Бага Facebook дээр нэгэд юу нохооныхоо групп л орох скол юу өөр олонлогийнхаа юу л орохоос өөр ашигладаг. Харин юу мессенжерийн харин өөр юу зарим нэг зүйлээ мартсан тохиолдолд найзуудаасаа ашиглах эсвэл багштайгаа харилцахтай ашигладаг. Мессенжерийг нь үү? За чи өөрийнхөө нэр дээр одоо Лут гэсэн нэр дээр Facebook мессенжер ашигладаг уу? Ээж утас iPad 2 өнөхөд хоорондоо холбоотой учраас ээж нэрндлээ баг миний iPad юм. Тэгвэл ээж нь одоо хяналтайгаар тий гар утасных нь хэрэглээг хянаад явж байгаа гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгэхээр цаашдаа ч гэсэндээ одоо хяналттай байх хэрэгтэй шүү. За тэгэхгүй бол одоо энэ цахим ертөнцид маш их одоо хувийн мэдээлэл алдагдаж тэрнээс болж аюултай юмнууд болдог учраас аав ээжээсээ байнга зөвшөөрөл авч ашиглаж байгаарай за. За тэгээд нийт үзэгчд маань ч гэсэндээ одоо хүүхдийнхаа цахим гар утасны хэрэглээг бас хянаж байгаарай. Манай л утас шиг. За тэгвэл ингээд бид нартай чөлөөтэй тий өөрийнхөө бүх тий хэрэгэлдэг гар утасны аппликейшн бүх юмны талаар ярилцсанд маш их баярлалаа. За тэгээд бид нарт одоо үзэгчд маань хандаад юу гэж хэлмээр вэ? Өөр юм хэлэх юм бэ? Би л анхад Томын тоглоомоос татвал Takitom Hero Dash Gold Run 2-ыг л татвар гэж. Тэгснээс л үлдсэн Томын тоглоом нь бүгд вирус батарей өөрүүлдэг амар галет. За манай тий үеийн найзууд маань тий сонссон баг. Битгий вирустэй тоглоом татаарай. Аав ээжийнхаа дандаа зөвшөөрлөлтөөр одоо гар утсаа хэрэглэж байгаарай. Тэгээд манай Лут мундаг оролцогч байсан баярлалаа. За баярлалаа. Бид бүгд эхний зочинтойгоо ярилцаж дууслаа. Хоёр дахь зочин маань бидэнтэй ярилцахаар одоо хүрэлцэж ирээдээ. За зочин маань өөрийгөө танилцуулаач. Намайг Мөнх Жаргалын хичээл гэдэг. Би Баянгол дүүргийн Ганзам 20 дугаар сургуулийн 10-ын Б ангид суралцдаг.
За өнөөдөр бид нөгөө одоо сэдвийн дагуу гар утас ба дижитал шилжилт гэсэн сэдвээр яриад байгаа. За тэгээ өөрөө бол ухаалаг утас хэрэглэдэг бах тий. За ямар төрлийн утас хэрэглэдэг вэ? Samsung A50. За энэ хамгийн одоо өөрийн чинь өдөр тутамдаа ашигладаг хамгийн их ашигладаг аппликейшнуудыг дуртах юм бол ер нь Google, YouTube, Facebook Messenger зэрэг. За нууц үгийг хэрхэн зохиодог вэ? Өөрийнх нь зүгээр хамаагүй энэ тентгийн тоог цуглуулад тэгээд санд. Одоо тэгвэл одоо сая хэллээ шүү дээ Google, YouTube, Messenger гэдээ ашигладаг гэдэг чинь. За тэгвэл эдгээр өөрөө чинь ашигладаг Google-ийн аккаунт нь, YouTube-ийн аккаунтууд хоорондоо пассвордууд нь адилхан байдаг уу? Адилхан. За тэгвэл одоо өөрийн чинь мэдээллийн аюулгүй байдал талаасаа ер нь мэдээлэл чинь хэр найдвартай хадгалагддаг гэж боддог вэ? Сайн найдвартай хадгалдаг гэж боддог. Сая ингээд хэллээ шүү дээ бүх одоо нууцгууд нь адилхан байдгаа гэх тэгээд өөрөө найдвартай гэж бодож ийн гэж шүү дээ. За тэгэхээр яг яагаад найдвартай гэж үзэж байгаа вэ? Надаас өөр хүн мэдэхгүй болохоор зөвхөн би тэр нууцыг санаж байгаа болохоор. За хэрвээ хүн ямар нэгэн байдлаар нөгөө хакер өөрийг чинь нөгөө аккаунтыг хакертаад нэг л аккаунтыг чинь мэдчихээн бол нөгөө аккаунт руу нэвтрэх боломжтой болчихж байгаа гэсэн үг болчихж байгаа байхгүй тий. Тэгэхээр одоо бидний зүгээс нөгөө бидний хамгийн одоо мэддэггүй нэг асуудал болохоор бидний мэдээлэл ингээд аюулгүй байж ах хэвээр гэдгийг мэддэггүй учраас одоо яг чамтай адилхан би одоо бүх аккаунтуудаа нэг пассворттой ч юм ингээ хадгалдаг байсан. За тэгээд дараагийн нөгөө аюулгүй байдал талаасаа биднэрт юу хэрэгтэй вэ гэдгийг одоо судалсны дараа ер нь нууц өгүүд нь магадгүй тэгээ Google-ийн аккаунтыг бол G-ээр эхэлдэг ч гэдэг юм уу. За эсвэл YouTube нь Y-ээр эхэлдэг гэдэг юм уу. Тэгэхээр араас нь адилхан мөртлөө одоо нөгөө нууц үг нь тийм байх юм бол чиний хувийн мэдээлэл илүү найдвартай хадгалагдана гэсэн үг болчихж байгаа байхгүй. Тэгээд тэрнээс нууц хувийн мэдээлэл алдснаас болоод хүнд одоо бүхэл төрлийн аюул учирч болно. Одоо өнөөдөр бид нар одоо цахим ертөнц маш их хөгжсөн. Одоо дэлхийн хүн амын одоо тэгээ 35 секунд тутамд нэг цахим халдлага явж идэг. Тийм учраас өнөөдөр бид нар магадгүй цахим халдлаганд өртөөгүйгээд аюулгүй гэж бодохгүйгээр пассвортынхаа нууц үгийнхаа аюулгүй байдлыг маш сайн хангаж авах нь чухал байдаг байгаа шүү заа юу. Цахим хуудсууд тий зөвхөн одоо Google, YouTube гэдэг дээр одоо cookie policy гэж байдаг тий тэрний тухай харж ирсэн үү? Одоо ямар нэгэн одоо вебсайт руу оронгууд энэ cookie-г зөвшөөрөх үг гэдэг ингээд нэг гарч ирдэг. Тийм тэрний тухай сонсч ирсэн үү? Сонсч. За тэгвэл үүнээс хойш ямар нэгэн одоо вебсайт тий аккаунтаа бүртгэхдээ cookie-ний тухай заавал тэр нөгөө policy гэж ингээ гарч ирж байгаа юмыг анхаарч байгаарай за. Тэр нь өөрөө cookie гэдгээр бид нэр тухайн вебсайт чиний ямар дараалалтай ямар меню руу ороод ямар мэдээлэл рүү халтаж чадсан бэ гэдгийг чи хэрвээ зөвшөөрч юм бол тэр бүх мэдээллүүдийг хадгалж авдаг. Заавал чиний мэдээллийг ингээд хадгалахгүй чи өөрөө сонгох хэрэгтэй байхгүй. Бид нэр одоо өнөөдрийн төвшөнд мэдэхгүйгээр ороод шууд одоо cookie-ийн зөвшөөрчих юм бол одоо ингэчин гэж хүн манай вебсайт руу ороод ийм бүртгэл хийгээд одоо тэдэн минут ингээд үргэлжилсэн байна ч юм ингээд бүх мэдээллүүд нь хадгалагдчих байдаг. Тэгэхээр тэрнийг цаашдаа анхаарч мэдээлэлээ аюулгүй байлгаарай за. Гурав дахь зочин маань бид нартай ярилцахаар одоо хурж ирээд байна. За өөрийгөө бид нарт танилцуулаач. Сайн байна уу? Намайг Анондред гэдэг Хүмүүнлэг ухааны их сургуулийн дүүдэг курс суралцдаг оюутан. За ямар чиглэлээр сурдаг оюутан бэ? Санхүүгийн чиглэлээр суралцдаг. За тэгвэл одоо манай санхүүгийн үйлчилгээ, бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийн аппликейшн ч юм уу тий банкны бүх юмыг ашигладаг уу? Хэдэн аппликейшн ашигладаг вэ? Яг санхүүтэй холбоотой л яг одоогоор мэдээж нөгөө банкуудын аппликейшн байгаа. За тэгээд e-баримт, тэгээд биржүүд зэрэг аппликейшнүүд ашиглаж. Хамгийн их ашиглагддаг аппликейшн юу байгаа вэ? Ер нь л тэгээд трансфер шилжүүлэг хийхэд бол ер нь банкны аппликейшнийг хамгийн их ашигладаг. За тэрэн дээр нууц өгөө зохиохдоо юу анхаардаг вэ? Ер нь бол миний нууц өгөөд яг нөгөө анх нээжихад имэйлээр яг тоо үсэг тэмдэг холилдсон нууц өгөөд ирдэ шүү дээ. Ер нь бол трийг нь цээжлээд тэр хэлдэг. Ер нь нэг солиод байдаггүй. Амар олон цээжлэх юм уу? Цээжлэх. Банкны аппликейшн ашигладаг гэж хэллээ тий. Одоо нөгөө нууц өгөөдөө бид нөгөө биометриктэйгээ холбогддог болсон шүү дээ. Ухаалаг утаснууд. Одоо хурууны хие, Face ID өөрөө тэгээ холбогдсон байдаг уу? Яг нөгөө өмнө нь бол холбогдсон байсан. Одоо болохоор нөгөө face function гэдэг нөгөө масктай болохоор амар хүндрэлтэй. Тэг ер нь бол face ял одоо хүндрэлтэлсэн ба дандаа кодоор игээд ордог.
За тэгвэл мэдээллийнх нь одоо мэдээлэл нь бол маш сайн одоо хадгалагдсан гэдэгт бол итгэлтэй байдаг байна тийм үү? Тийм. За өөрийнхөө одоо хувийн мэдээллийн ер нь мэдээллийн аюулгүй байдал гэдэг зүйлийн тухай ер нь ямар ойлголттой байдаг вэ? Мэдээллийн аюулгүй байдал угаасаа маш чухал та. Ер нь ингээд үеийнхнийгаа ч юм уу хүмүүсийг хараад хаад маш амархан кодууд хийгээд идэг. Яг нэг ижил сквал ингээд би нэг найзхаа уцаар оролдоод нэг санаанд ингээд нөгөө яг хичээл хадах юм цээжилжсэн. Тэгээ ингээд нөөц рүү орсон ингээд бүх юмныхаа кодыг ингээд бичсэн. Яг ингээд бүх ингээд YouTube view ч гэдэм бүгдийг ингээд бичсэн. Тэр бол тэгээд маш буруу л гэж одоо ингээд нууцаалыг зөвхөн өөртөө л мэдж авах тийм чухал зүйл л гэж боддог. Аха. За тэр нууц өгүүдийг нэгдүгээрт одоо нөгөө аюулгүй байлгах тий хоёрдугаарт бол одоо чиний ашиглаж байгаа аппликейшнууд одоо чиний хувийн мэдээллийг ерөнхийдөө одоо хадгалчихсан байгаа шүү дээ. Тэгэхээр тэрнтэй холбоотой чиний өөрийн чинь хувийн мэдээллийг яаж ашиглаж байгаа талаар ер нь бол нөгөө нууцлын бодлогоч гэдэг юм уу тий privacy policy гэдэг юмнаас танилцчихсан уу ер нь? Тийм. Ер нь бол яг нөгөө хувийн мэдээллийг чандлан хадгална гэдэг шүү дээ. Гэхдээ яг бас бүр 100% ер нь л итгэлтэй байдаг. Өөрсдөө үйлчлэгээ үзүүлэгч тал бол бид нар нөгөө одоо яаж бид нар өөрсдөө хувийн мэдээллийг найдвартай байлгадаг вэ гэхээр одоо орох болгондоо дахин хэрвээ нууц өгөө марцсан бол дахин давтахгүй кодыг одоо бүртгэлтэй имэйл рүү хийснээр тэр нь өөрөө нөгөө two factor authentication гэдэг юм уу тийм одоо код илгээж бид нар заавал баталгаажуулдаг. Таны мэдээллийг бид нар ашиглах явцдаа илүү бусад одоо 3 дахь талуудад алдахгүйгээр ашиглаж байгаа гэдгийг баталгаажуулж явдаг байхгүй. Тэгэхээр одоо яг нөгөө чиний хувьд айгүй ингээд өөр код хийгээд айгүй сайн ашигладаг хүн байна. Бид нар бүгдээрээ өөрсдөө одоо тухайн аппликейшнийг ашиглахдаа тухайн одоо мэдээллийг өөрөө өгөхдөө одоо үйлчилгээний нөхцөлтэй бодлого, нууцлын бодлого, миний мэдээллийг хинтээ шийдлэхийн тэр бүгдийг уншиж танилцсныхаа дараа үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрөөд тэгээд цаашдаа үйлчилгээгээ аваад явах нь бидний одоо өөрсдийн аюулгүй байдлыг хангана. Нөгөө талдаа чи өөрийнхөө хийсэн тийм нөгөө нууц үгийг бид нар өөрсдөө зохиогоод байгаа шүү дээ. Тэрийг маш чанд хадгалах нь бас айгүй чухал. Тэр нь одоо хувь хүний одоо санхүүгийн хариуцлага гэдэг юм уу тийм хувь хүний хариуцлага болдог. Тийм учраас манай одоо оролцогч анууд ашиг та бүхэн маань бас өөрсдийнхөө пассвортыг маш сайн хадгалж байгаарай гэж зөвлөмөр байна. Гар утас ба захим шилжилт сэдвээр бид нартай харилцахаар эксперт очноор Corex компани гүйцэтгэх захирал Золж Аргал хүрэлцэж ирээд байна. Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа ярилцлагандаа орсонд. За намайг Золж Аргал гэдэг. Одоогоор Corex компани гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. За энэ компани 9 сард байгуулагдаад цаашин компани явж байгаа. Өмнө нь ELab гэдэг компани технологи хэрэгсэн захирлаар мөн Монгол Улсын их сургуулийн мэдээлэл компьютерийн ухааны тэнхимд багшилдаг юм байна. За манай тэгвэл одоо технологийн салбарын гүрэн маань бид нартай ярилцгаад хөрөлцөж ирсэн юм байна. За тэгээд тэгвэл одоо би танаас маш их асуулт асуумаар санагдчихлаа. За одоо өнөөдрийн нөгөө таны хувьд одоо энэ дижитал шилжилт, захим шилжилт гэж яригадаад байгаа зүйлүүдэд ер нь Монголын одоо хувьд та өөрөө бид нар хэр одоо шилжиж байгаа юм бэ? Одоо манай энэ технологийн салбар ямар төвшөнд явж байгаа гэж бодож байна? За яг ямар төвшөнд явж байгаа гэдэг нь би нэг энэ салбарын нөгөө статистик судалгаа эднэрийг нь харж хэлэхгүй бол сайн мэдгүй байна. Гэхдээ маш хурдцтай гэшээгээ шилжиж байгаа. За хуучин бол бүх юм цаасаар явдаг байсан болоо гэлмэд байгаа. Одоо бол харьцангуй Монгол өөрөө жижигхэн бусад одоо гадны томоохон улс орнуудыг ботход тэр томоохон улс орнууд чинь системээрээ ингээ нөгөө захим руу шилжчихэд айгүй том дэд бүтцтэй учраас шилжчихэд айгүй удаан байдаг байхгүй. Тэгэхээр Монголд бол ихэнх зүйл нь бол шинээр хийгдэж байгаа. Цоо шин юм талбар учраас шилжилт бол маш хурдтай явагдаж байгаа гэж үзэж байгаа. Үүний одоо нэг жишээ бол танай аппликейшн байж шүү дээ. За баярлалаа. Бидний одоо нөгөө сүүлийн үед маш хурдцтай өгч байгаа гэж таны хэлж байгаа одоо жижигхэн зах зээл дээр хурдан өгч байгаа нэг маш том зүйлийн нэг бол одоо энэ дижитал хөрөнгийн биржүүд одоо виртуал хөрөнгүүд гэж үзээд байна л та. Тэгэхээр та энэний талаар бид нарт илүү одоо мэдээлэл өгөөд те одоо бид нарыг үзэж байгаа хүмүүст ямар мэдээлэлтэй байгаасаа гэж бодож байна. За бидний зүгээс бол энэ дижитал хөрөнгийн бирж эднэр бол ерөнхийдөө бол блокчейн гэдэг юм дээр суурилсан байдаг. Блокчейн одоо энэ захим шилжилтийн дараагийн шатанд авчрах зүйл бол блокчейн байхгүй. Энэ өөрөө найдвартай байдал, шилэн одоо ил тод байдал, нэг нэгэндээ
ихтгэлцэл гэх мэт маш олон давуу талуудыг бол бизнесийн байгууллагууд болон бусад одоо энэ крипто гэж яриад байгаа санхүүгийн дэд бүтэц болон эдийн засагт бол авчираад байгаа. Тэгэхээр бидний харж байгаагаар бол юу гэхээр энэ бирж гэдэг нь өөрөө тэр блокчейн систем дээр явагдаж байгаа ямар нэгэн одоо currency гэдэг байгаа тийм тэрийг зүгээр арилжаалах тийм нэг дэд бүтэц нэг одоо дэд програм хэрэгсэл. Тэрнээс тэрний цаана байгаа тэр блокчейн болон тэн дээр байгаа тэр криптокаренсинууд бол илүү том одоо явах нь дэд бүтэц гэсэн. Бид нэр юу гэж харж байгаа вэ гэхээр тэр бирж бол зөвхөн блокчейн дээр явж байгаа нэг аппликейшны нэг жишээ. Энүүгээрээ дамжуулаад бид нэр блокчейнтэй холбох үйл ажиллагаануудыг явуулна л гэсэн. Нөгөө талд нийгэмд одоо юу гэж бас нэг юм буруугаар ойлгогдоод байгаа юм болохоор coin тэнцвүүлээр гэдэг ойлголт төрчөөд байна л да. Тэгэхээр бид бол энийг айлуулахыг эвдэх зорилготой. Энэ нөр маш ирээдүйтэй уул нь бол салбар зүйл. Тэгэхдээ энийг тийм ашигын төлөө биш байгаасаа яг тэр бизнес авчрах, бизнес блокчейний авчрах давуу талыг зөв хэрэглэе гэдэг нэг л бий болох гээд одоо гэсэн. Таасаа айгүй олоодаа блокчейн гэдэг юм ярьчлаа тий. Блокчейний тухай магадгүй нөгөө мэдгүй хүмүүс байгаа бол яг блокчейн гэдэг нь жоохон хөвгдөж магадгүй ойлголтоор блокчейн гэж юу нөрөө яг юу хэлээд байгаа юм бэ? За яг нь үгээс нь бодъё л да тий. Блок гэхээр за ямар нэгэн гүйлгээнүүдийг одоо танах транзакшн хийж байгаа гэж байна тий. Тэр тодорхой секунд хугацаанд цугларсан гүйлгээнүүдийг цуглуулж агаад багцлж тий. Тэрийг блок гэж нэрлэдэг. Нэг юм блок болно гэсэн. За тэгээд тэр блокийг тэр блокчейн дээр ажиллаж байгаа төвлөрсөн бус нэг юм одоо валидатор эсвэл майнер гэдэг нэг тэр системийг ажилуулж байгаа нэг юм компьютерүүд байдаг. Тэр компьютерүүд тэр блокийг одоо баталгаажуулна, тамгална. Тэгээд тэр блок нь өмнөх одоо хугацааны өмнө байгаа блоктойгоо ингээд криптографиар ер нь бол энгийнээр тайлбарлавал гинжин холбоо ингээд холбогдсон байдаг. Холбогдсон. Тэгээд яг ингээ харах юм бол тэр блокчейн гэдэг нь тэр өмнөх блокуудтай холбогдсон юм гинжин цуваа үүсгэж байгаа. Энэ нь яах гэж ингэж гинжин цуваа үүсгдэг вэ гэхээр тэр одоо гинжин цуваа гэдэг чинь өгөгдөл байгаа. Тэр өгөгдлийг дундаас нь таслаад өөрчлөх боломжийг л хаагаад байгаа. Ямар нэгэн одоо хакер ч юм уу эсвэл санаатай ч бай санамсаргүйч бай тэр түүхэн хугацаанд үүссэн одоо блокуудын юм цуваа шүү дээ. Цуваагийн дундуур нэгийг таслаад тэр лөө өөр ямар нэг юмыг оруулах юм бол тэр цуваа тэр чигтээ өөрчлөгддөг байхгүй. Тэр чигтээ өөрчлөгддөг учраас тэр блокчейн дээр хадгалсан түүхэн өгөгдөл хэзээ ч өөрчлөгддөг гэсэн санаа. Тэр аюулгүй байдлыг яаж хангах вэ гэхээр тэр блокуудын чейнийг үүсгээд тэрийг тавьдаг. Тэрийг өөрчлөх юм бол одоо биткойн дээр жишээлбэл анх үүссэн цагаас хойш бүх блокийг нь өөрчлөн гэдэг бол өнөөдрийн түвшинд бол боломжгүй зүйл болж байгаа гэсэн. Энэ цахим шилжилтэнд хувь хүн бүр ямар бэлтгэлтэй орох хэрэгтэй юм бэ? Тэгээ үзэгчд маань зөвлөгөө өгвөл. Хувь хүн бүр цахим шилжилт рүү орж байгаа үед за digital literacy гэж нэрлэдэг байгаа. Тэрийг одоо цахим юу гэж орчуулах нь мэдэхгүй л байна л да. Цахимыг өөрөөсөө хэрэгжилж чаддаг байх. Цахим одоо бичиг үсэгт илүү тайлбарлах хэрэгтэй гэсэн үг. Одоо хуучин нэг ном уншиж сурдаг байсан бол тэрийг гар утсан дээр ч юм цахимд яаж ашиглах вэ те? Ядаж нууц өгөө яаж одоо зөв хамгаалах вэ? Янз бүрийн аппликейшнуудыг яаж ашиглах вэ? Яаж цензуртай ашиглах вэ те? Хэвмэжлэнгээр тийм digital literacy гэдэг юм нэг л сайн хангах хэрэгтэй. Хувь хүний гол тэр асуудал. Саяын нөгөө нууц үгийн аюулгүй байдал, мэдээллийн аюулгүй байдал гэдэг бол одоо энэ өдрөөс өдөрт өөрчлөгдөд байгаа энэ нийгэмд аюул чухал асуудал болчиход байгаа учраас бид нар заавал тэрийг дуртахын зүйтэй гэж бодлоо. За тэгээд өнөөдрийн ярилцлаганд маань цагаа зарцуулаад хурж ирж оролцсонд маш их баярлалаа. Та тэгээд үзэгчд маань хандаад бас өөр хэлэх зүйл байвал. Саяны үгийг дахиад хэлээ. Ер нь бол цахим бичиг үсгтэн л гэж яриад байгаа. Энэ өөрөө цахим орчинд зөв бай. Одоо амьдрах дахиад цахим орчныг зөв хэрэглэх. За энэ тал дээр илүү их боловсроорой. Энэ дээр янз бүрийн одоо заавар зөвлөгөө одоо юу гэдэг тийм юмнууд дээр энэ IT-ийн компаниуд ялангуяа
олон нийтэд хандсан аппликейшн гаргаж байгаа компаниуд илүү одоо сургах тал дээр нь бүгдээрээ хамтарч ажиллавал Монгол улсын эрхэм бүр энэ тал дээр илүү найдвартай сайн болох байхаа гэж найдаж байна.